Манай нэг ой. За та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Хүний эрхийн үндэсний комиссийн болон эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх эрхсэн гишүүний сонгуул шалгаруулалт оролцохоор нэрээ дэвшүүлсэн нийт 19 хүнээс бол 2 өдрийн турш нийт томилгооны сонсгол хийж зохион байгуулахаар ингээд ажлын хэсгийн зүгээс ажиллаж байна. За өнөөдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Зүмбэрэл хам төрийн албаны зөвлөлийн гишүүн, Билгүүн хууль зүйн дотоод гэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Санжи Мето улсыг уралдах Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны хуулийн зөвлөх, Ганбаатар Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Шиг сайхан нээлттэй нийгэм форум төрийн бас байгууллагын хуулийн хөтөлбөрийн менежер, Мөнгө сайхан хэвлэл мэдээллийн төлөөлөл, Мөөсийн хууль зүйн сургуулийн багш гэсэн нийт одоо 7 хүн, 9 хүнээс 7 хүн ирсэн учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүн эрсдэлтэй тооцоод өнөөдрийнхөө сонсголыг эхлүүлье. Ер нь бол энэ сонсголын зорилго бол нийтийн 19 нэр дэвшигч маань ер нь хүний эрхийн чиглэлээ юу ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, цаашдаа хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болоо сонгогдоод явах юм бол хүний эрхийг хангах хамгаалах тал дээр юу хийх юм гэдгийг олон нийтийг мэдээлэлээр хангах зорилготой юм байгаа. Тэгээд өнөөдөр бол эхний оролцогч Хунан маань хүрэлцэн ирсэн байна. Хунанд эхлээд юу танилцуулж өчигдөр бол ерөөхдөө харсан баг. Тэгээд дээрэс нь бид нэр зар тавихтаа энэ сонгуул шалгуулалтын дигийг тодорхой бичсэн оролцогчд маань бол танилцсан гэж ойлгож байгаа. Оролцогч өөрийгөө 5-аас 10 минутанд багтаан танилцуулна. Тэгээд ер нь өөрийнхөө дүүхэн амтар цаашдын хүний эрх хангах хамгаалах чиглэлээр ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тэр талаар товч танилцуулна. Тэгээд оролцогчдод танилцуулсны дараа цахимаар одоо зүүн програм ашиглаа орж байгаа хүмүүс байгаа. Тэд маань асуулт тавина. Түүнчлэн ажлын хэсгийн гишүүд бол оролцогчоос асуулт асууна. Тэгээд энэ сонсголтын бас нэг зорилго бол оролцогчдын талаар хэвлэл мэдээллээр болон одоо бусад байдлаар үнэн худлан мэддэхгүй мэдээлэлүүд их явдаг. Тэгэхээр энэ хэрвээ худлан энэ үнэн байна уу гэдгийг бас оролцогч өөрөө няцаах бололцоог бас энэ томилгооны сонсголт олгож байгаагаар их онцлог байгаа. Тэгэхээр хэрвээ тийм буруу зөрүү гэдэг мэдээлэл явсан гэж үзэж байгаа бол тэр талаар бол ийм аасан гэдгийг бол оролцогч өөрөө няцаах бүрэн бололцоотой байгаа шүү. За тэгээд бид бол энэ сонгуул шалгаруулалттай холбоотой томилгооны сонсгол явуулах зарыг парламент цэгийн сайтанд байршуулад 7 хоногийн хугацаанд нийт оролцогчоор оролцож асуулт асуух уу, ажиглагчаар оролцож энэ одоо хөндлөнгийн хараат тус явж гин үү, хин нэгний талд асуулт асууж гин үү гэдгийг одоо ажиглагчаар оролцсон гэсэн илэрхийлсийн бүртгэл явуулсан байгаа. 7 хоногийн хугацаанд бол нийт 88 иргэн бүртгүүлсэн. Энээс бол 56 иргэн бол оролцогчоор асуулт асуунаа гэдэг ингээд нэрээ ирүүлсэн. Ажиглагч бол 32 иргэн ажиглагчаар оролцсон гэдгээ ингээд илэрхийлчихэд байж байгаа. Тэгээд энэ 56 өчигдрийн 10 одоо нэр дэвшигчээс бол хүмүүсээс асуулт асуусан байж байгаа. Өнөөдөр нийт 9 хүн байгаа. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнд нэр дэвшиж байгаа 5 хүнтэй ярина. Дараа нь бол эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшиж байгаа 4 нэр дэвшигчтэй ярина гэсэн ийм дараадлал бол явна. За тэгээ эхний оролцогч Хунан маань хүрэлцэн ирсэн байгаа учраас Хунангийн микрофоныг өгөөд тэгээд одоо өнөөдрийнхөө томилгооны сонсголыг эхлэе. За та бүхэнд энэ өглөөний мэндийг дэвшүүлье. Намайг Жаргал сайхны Хунан гэдэг 1979 онд Дорногов аймгийн Сайншанд хотод бол төрсөн байгаа. За 10 жилийн боловсролыг бол Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуульд эзэмшсэн. За 10 жилийн сургуулаа төгсөөд Монгол Улсын их сургуулийн хуулийн ангид бол элсэж орсон байдаг. За тэнд 1 жил суралцаад тэгээд Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу бол шалгалт өгж Унгар улсад бол хуваар авч Унгар улсад ихтэй сургуулаа үргэлжлүүлэх болсон. За Унгар улсын Ётош Лорантын нэрэмжит шинжлэх ухааны их сургуульд төр эрх зүйн ухааны бакалавр, магистрийн зэрэгээ хамгаалсан. За их сургуулаа төгсчөөд
Монгол улсад буцаж ирээд 2005 оноос бол хууль зүйн дотоод хэргийн яамд бол ажилд орсон. Хууль зүйн дотоод хэргийн яамны гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтс хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны ажлын алба болон хууль зүйн бодлогын газар бол ажиллаж байсан мэрэгчлэтнэр. За үүний дараагаар бол нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хууль зүйн үйлчлэгээний хүртээмж ба хүний эрх гэдэг төслийг төсөлд бол ажилд орсон. За төсөлд ороход шалгалт өгж тэгээд тодорхой хэмжээнд бас өөрийн мэдлэг ур чадвараа шалгуулсны үндсэн дээр бол энэ төсөлд орсон. Төслийн зохицуулагчаар бол ажилласан. За хууль зүйн үйлчлэгээний хүртээмж ба хүний эрх төсөл маань бол хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа бол дэргэд бол хэрэгжсэн байдаг 4 жилийн хугацаанд. За энэ төсөл дууссаны дараагаар бол мөн нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн эрх зүйн чадварыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь төслийн зохицуулагчаар жил 6 сарын хугацаанд бас ажилласан. За 2013 онд төсөл дуусаад хуваарай өмгөөл хийсэн мөн хувийн хвшилт бас хуульчаар бол ажилласан байгаа. За 2016 онд бол нээлттэй нийгэм форумын эрх зүйн чадварыг нэмэгдүүлэх нь төслийн үндэсний зөвлөхөөр нь ажилласан. За мөн 16 онд бол гэрээгээр бол Монголын хуульчдын холбооны гадаад харилцааг бол хариуцаж ажиллаж байсан. За 2017 онд хуульчдын холбооны их хурлаар шинэ ерөнхийлөгчийг сонгох ийм ажил өрнөсөн. За энд бол өөрийн нэрийг дэвшүүлж 2017 оны 10 сард бол Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчээр бол сонгогдсон. За ерөнхийлөгчийн энэ алба бол 2 жилийн хугацаатай томилогддог алба. За тэгээд 2019 онд бол бүрэн эрхийн хугацаа дуусаад тэгээд 2019 оноос хойш бол хуульчаараа ажиллаж байгаа. За ажилт мэргэжлийн хувьд бол ийм байгаа. За ажлын гараагаа эхэлснээс хойш ямар чиглэлээр ямар салбарт ажиллаж исэн бэ гэвэл миний үндсэндээ бол ажилласан чиглэл бол хүний эрхийн чиглэлээр байгаа. За нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төсөл бол үндсэндээ бол энэ хүний эрхийн төсөл байсан. За 2005 оноос 2006 он хүртэл бол хууль зүйн дотоод хэргийн яамны гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлцэд ажиллаж байхдаа бол гадны байгууллагуудтай харилцах, за яамны баримтчгуудыг бол орчуулах, за гадны байгууллагын төлөөлөгчтэй уулзалт зохион байгуулах, харилцах, тэгээд гэрээ хэлцээрийн төслийг боловсруулах, албан бичгийн төсөл боловсруулах зэрэг бол ажлуудыг бол хийж ирсэн. За 2006 онд бол хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны ажлын алба гэж бол байгуулагдсан хууль зүйн дотоод хэргийн яам дээр. За энэ ямар учиртай алба юм бэ гэхээр Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг бол улсын их хурлаас баталж, за энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хоорондын уялдаа холбоог бол хангаж ажиллах ийм чиг үүрэг бүхий энэ ажлын алба бол байгуулагдчихсан. За би бол энийг бас их бэлгшээдэг. Яагаад тэгэхээр хүний эрхийн чиглэлээр ажиллах миний анхны гарааг бол бас тавьж өгсөн. Мөн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий энэ ажлын алба бол байгуулагдаад анхнаас нь тэмцээн ажиллаж бас тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсандаа бол их баяртай байдаг. За энэ ажлын алба ямар бас ажлыг хийдэг байсан бэ гэхээр энэ хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий аймаг, дүүрэг, яам тамгын газар байгуулагдсан салбар хороодын мэрэгчлэтнүүд, нарийн бичгийн дарга нарт бол сургалт явуулдаг. Энэ хүний эрхийг
ханх үндэсний хөтөлбөрийг сурчилдаг, таниулдаг, ойлгуулдаг. За дээрэс нь энэ салбар хороодын ажилчдын одоо чадварыг нэмэгдүүлэх, хүний эрхийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх энэ ажлыг бол зохион байгуулж ингэж ирж байсан. За 2007 онд Нэгдсэн улсын байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн одоо төслийн зохицуулагчаар очоод мөн энэ ажлыг бол үргэлжлүүлсэн. За энэ төсөл маань бол хүний эрхийн чиглэлээр гэж түрүүн хэлсэн. За энэ төсөл бол Монгол Улсад хүний эрхийн ханх үндэсний хөтөлбөрт заасан зорилтуудад хүрэхэд бол дэмжлэг үзүүлэх юм одоо бас чиг үүргийг хэрэгжүүлсэн. За энэ утгаараа бол дотоодын төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай бол маш нэгт одоо ажиллаж энэ хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг бол одоо түгээн дэлгэрүүлэхэд бол онцгойлон бас анхаарч ажиллаж байсан. За төслийн хүрээнд бол энэ үндэсний хэмжээнд хууль зүйн тусалцаа үзүүлэх тогтолцоо механизмыг бол бид нэр хийсэн байгаа. За энэ ямар учиртай юм бэ гэхээр эрх зүйн тусалцааны төвүүдийг бүх аймаг дүүргүүдэд бол байгуулах ажлыг бол гардан гүйцэтгэж зохион байгуулж энийг бол одоо хэрэгжүүлсэн байдаг. За 2006 онд Монгол Улсын засгийн газраас баталсан төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн тусалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг бол баталсан. За энэ хөтөлбөрт бас юу гэж заасан бэ гэхээр эрх зүйн тусалцааны төвүүдийг байгуулна гэж. Энд эрх зүйн тусалцааны төвүүдийг бол Нэгдсэн улсын байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн энэ хүний эрхийн төслийн дэмжлэгтэйгээр бол байгуулж исэн одоо ийм түүхтэй. За сүүлд нь бол 2013 онд энэ эрх зүйн тусалцааны төвүүдийн үйл ажиллагаа энэ төвүүд маань бол өөрийн хуультай болж төлбөрийн чадваргүй ялдагдагч сэжигтэнд хууль зүйн тусалцаа үзүүлэх одоо ийм тухай ийм хууль батлагдаж энэ маань бол одоо улсын хэмжээнд энэ тогтолцоо бүрэн одоо эрх зүйн орчинтой бүтцтэй болсон гэж хэлж болно. За төслийн хүрээнд дараагийн нэг хийгдсэн чухал одоо хүний эрхэд хамааралтай энэ ажил бол гэмт хэргийн гэр чохирогчийг хамгаалах энэ тогтолцоо механизмыг бүрдүүлэх нь эрх зүйн орчныг бүрдүүлэхэд бол дэмжлэг үзүүлж ажилласан байгаа. За энэ хүрээнд бол судалгаа хийсэн, гадаад улсын туршлагыг судалсан. За мөн олон тооны хилцүүлгүүдийг бол төрийн байгууллагууд, хуульчид, тэгээд төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын донд бол хийсний үндсэн дээр бол энэ төслийг бол боловсруулж мөн 2013 онд бол улсын их хурлаар бол батлуулсан, одоо баталж исэн ийм одоо ажил байгаа. За төслийн хүрээнд бас дараагийн нэг ажил бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцэд нэгдэж орох асуудлыг бол дэмжиж ажилласан. За энэ маань ч бас үр дүнгөө өгсөн гэж үзэж байгаа. За учир нь юу вэ гэвэл Нэгдсэн улсын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцэд Монгол улс бол 2009 онд нэгдэж орсон байдаг. За мөн төслийн хүрээнд энэ конвенцэд нэгдэж орсны ой дээр бол энэ олон нийтийг хамарсан кампанид ажлуудыг бол маш эрчимтэй хийж энэ конвенцийн агуулга конвенцийг олон нийтэд таниулах энэ ажлыг бол бас анхаарч ажиллаж ирсэн. За энэ бүгдийг бол бас миний зүгээс бол зохион байгуулж чиглүүлж хяналт тавьж ингэж ажилласан байгаа. За үүнээс гадна энэ олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилттэй холбоотой бас асуудал дээр бол энэ төслийн хүрээнд бол анхаарч ажиллаж байсан. За энэ юу вэ гэвэл Нэгдсэн улсын байгууллагаас баталсан хүний эрхийн болон бусад одоо гэрээ конвенцэд засгийн газрын илтгэл бичих ажил маань бол бас нэгэн учир дутагдaltaй байсан. Тэр үед орчуулгын асуудлаас ахуулаад хэн хариуцах уу, орчуулгын зардал хаанаас гарах уу гэдэг энэ асуудлууд бол яригдж ингэж бас хүндрэл учирдаг байсан. Цаг хугацаанд бол Монгол Улсын засгийн газар илтгэлээ бол илгээж байгаагүй одоо хоцроох юм тохиолдол гарч ирсэн. За энэ дээр бол төслийн зүгээс дэмжлэг үзүүлж энэ илтгэл бичих журмыг бол шинжилсэн байдаг. За энэ журмыг шинжилснээр бол илтгэлд одоо конвенцийн хэрэгжилттэй холбоотой илтгэл бичих байгууллага нь бол тодорхой болсон, зардал нь хаанаас гарах нь тодорхой болсон. За тэгээд энэ илтгэл хоцроох энэ ажил бол бас арилсан гэж одоо үзэж байгаа.
За мөн хүний эрхийн гэрээг олон улсын гэрээг конвенцийг одоо хэрэгжилж байгаа байдалд бол анх удаага бид нэр судалгаа хийсэн байдаг. За энэ судалгаа маань хэдийгээр одоо зөвхөн шүүгчнэрээр хязгаарлагдсан ч бас үр дүнгээ өгсөн цаашд одоо бас энэ хүний эрхийн гэрээг конвенцийн хэрэглээтэй холбоотой энэ ажлыг бас эрчимжүүлсэн гэж бол бас үздэг. За энэ судалгааг бол нийт одоо 430 За цаг болсон байна. За ажлын хэсгийн гишүүн Амар сайхан улсыг хурлдах зөөнхийн төлөө улсын хурлын гишүүн зөвлөх хүрэлцэн ирсэн байна манай. За нэр дэвшигч хунангаас асуулт асуухаа илэрхийлсэн 4 хүн байна. Эрдэнэ, Болор сайхан, Баяр сайхан, Алтан туяа гэд. Ажиглагчаар оролцохоо илэрхийлсэн Бүрнэбаатар, Ган тулга, Алтан гэрэл, Ууган баатар, Нар мандах, Саруул, Мөнх зул, Тэ ариуна, Туул, Ч ариуна, Г зол заяа, З бадмарг, П бадмаргчаа Сүхгэрл хос хоёр халиуна гэсэн ийм хүмүүс бол ажиглагчаар оролцохоо илэрхийлсэн байна. За саяны 4 хүнээс одоо яг ороод ирсэн байна. Тэгээ оролцогчд бас хэрвээ ажиглагчдаар орж байгаа хүмүүс ч гэсэн асуулт асууя гэж бодох юм бол гараа өргөд асуултаа асуугаарай. Өчигдөр яг орж ирсэн зарим хүмүүс бол байх шиг байна. Тунгалаг гэдэг хүн ирсэн байна. Бас асуулт асуугаар бол гараа өргөд асууж болно шүү. За Болор сайхны микрофоныг өгч одоо яг ороод ирсэн байгаа Болор сайхан баг шүү тий. Сайн бацхан уу. Нэр дэвшигчээс хэдэн зүйл тодруулж асууя. Яг хууль зүйн хүртээмжийн талаас нь аваад үзэх юм бол манай улсад хууль зүйн үйлчлэгийг илүү олон хүнд хүргэх шүүх тогтолцоогоор дамжиж хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа эсвэл өөрийн эрхийг хамгаалж байгаа асуудал дээр ямар алдаа тохиолддог вэ? Түүнийг сайжруулах нь яана гэж харж байна вэ? Хоёрдугаар талхлаараа яг таны үг үйлдэл хоёр зөржилсэн удаа байдгүй тэр нь ямар тохиолдолд гарч байсан бэ? Тэгээд яг ёс зүйн талаас нь аваад үзэх юм бол яг өөрийн багдаг зарчим үнэт зүйлээс татгалзах юм уу эсвэл үнийг нэг удаа нүдэн ханад өнгөрчсэн тохиолдол байдгүй тэрийг хэлж өгөөч. Бано. За хунан микрофон асаад байвал. За хууль зүйн үйлчлэгээний хүртээмжийн асуудал энэ шүүхийн хувьд мөн яригддаг, хуулийн байгууллагуудын хувьд яригддаг. За энэ хууль зүйн үйлчлэгээний хүртээмжийг бол ер нь энэ хүний эрхийг сэргээж байгаа, хамгаалж байгаа байгууллага болгон дээр бол энэ яригдах ийм асуудал гэж ойлгож байгаа. За хамгийн чухал нь бол шүүх байдаг. За шүүхэд хандах, шүүх нь өөрөө хүртээмжтэй байх, төлбөрийн чадвартаагаас үл хамааран иргэний эрхийг хамгаалдаг ийм одоо байх явдлыг бол одоо ойлгож байгаа. За хууль зүйн үйлчлэгээний хүртээмжийг бол бид нэр яг саяын төслийн хүрээнд бол энэ хууль зүйн тусалцаа авах эрхтэр нь бол илүү төвлөрж бол ажилласан байдаг. Гэхдээ энэ бол мэдээж хэрэг энүүгээр хязгаарлагдахгүй. Хууль зүйн тусалцаа авах эрх бол анхан шатны тусалцаа, агсан шатны тусалцаа гэж бид нар үзэж байгаа. За энэ нь бол хамгийн наад захын хамгийн анхны одоо энэ хууль зүйн үйлчлэгээний хүртээмжийн одоо энэ хэлбэр гэж бол харж байгаа. За Монгол улсын хувьд бол энэ хууль зүйн тусалцаа үзүүлж байгаа тогтолцоо маань бол бас тодорхой хэмжээнд бол сайжирсан, хүртээмжтэй болсон гэж харж байгаа. Учир нь бол энэ технологийн шийдлүүдийг ашиглаад иргэдэд одоо орон зайгаас үл хамааран хууль зүйн тусалцаагаа авах юм боломж нь бол нээгдсэн. За одоо бол цахимаар одоо холбогдох одоо энэ хуулийн байгууллага шүүхэд бол хандах энэ боломж нь бас нээгдсэн. Тэгэхээр бол энэ хууль зүйн үйлчлэгээний хүртээмж бол бас тодорхой хэмжээнд бол сайжирсан. Энэ тал дээр бол ахиц дэвшил бол гарсан гэж одоо үзэж байгаа.
За хоёр дахь асуудлын хувьд уг үйлдэл зөрж байсан тохиолдол байгаа юу гэж байгаа. Тэгэхээр ажлын онцлогоос тэгээд одоо тодорхой нэг ажлыг төлөвлөсөн тохиолдолд нөгөө хамтрагчийн одоо бусад одоо надаас үл хамаарах хүчин зүйлээс хамаарат бол одоо ингээд миний хэлсэн зүйл одоо хойшлогдох юм асуудууд бол гарч ирсэн. За энийг бол хэдийгээр одоо ингээд яг тухайн нөхцөл тухайн одоо өдөр юм уу цаг хугацаанд хийх боломжгүй болсон ч гэсэн дараа нь тэрийг бол би заавал одоо хийхийг бол эрмэлздэг. Тэр утгаараа бол миний одоо уг үйлдэл бол одоо зүрх нь бол ховроо гэж би хэлэх байна. Энийг бол би угаасаа бас хүлээн зөвшөөрдгөө. Хэлсэн бол хэлсэндээ байх ёстой. Хийнэ гэсэн бол хийн хийдэг ийм одоо зарчмыг бол баримталж одоо ажилдаг. Үнэт зүйлээсээ татгалзаж байсан тохиолдол гэж байна. За миний хувьд дахиад нэг дахиад. Миний хувьд үнэт зүйлэгдэг бол энэ шударгаас хүний эрх гэж бол хардаг. Хүн хүнээ хүндэлдэг, хүний эрхэм чанарыг хүндэлдэг байх ёстой. Ямар ч харилцаанд. Тийм учраас энэ одоо үнэт зүйлээсээ миний хувьд бол татгалзаж исэн бол зүйл бол байхгүй. Харин энийг бол би бусдад түгээхийг хэрвээ одоо сонсохгүй анхаарахгүй байгаа бол багаар ч болтугай чимээгүйгээр ч болтугай энийг бол одоо үргэлж сурчилж энэ бие бинээ хүндэлдэг байх, энэ хүний эрхийг дээдэлдэг байх, энэ шудраг байх энэ юмыг бол байнга одоо орчин тойрондоо бол хэлж ингэж одоо ажиллаж амьдэрдэг. За өөр асуулттай хүмүүс байна уу? Орж ирж байна юм. За ажлыг сайн сууж идэгвэл санаж битүү. Өөрөө бол энэ 3-4 төсөлд бол одоо зөвлөх удирдагчаар бол зохицуулагчаар ажилласан юм байна. Тэгээ мэдээж төслөө дуусгаад одоо бас нэг дүгнэлт хийгээд иймэрхүү чиглэлээр ажиллах, цааш үргэлжлүүлэх ажиллах шаардлагатай байна гэсэн иймэрхүү дүгнэлтүүд бол заавал гардаг. Тэгээд тэднэрээс одоо хэрэгжээгүй байгаа бөгөөд хэрвээ та одоо энд томдогдоод яачих юм бол хэрэгжих болцоо байна гэж харж байгаа тийм зүйлүүд байна уу? Тэр талаасаа бол хуваалцахгүй юу гэж хүсгэсэн. За баярлалаа. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол маш чухал хүчин зүйл. Тэгээд төсөлтийн хүрээнд санаачилсан, эхлүүлсэн ажил маань, зарим ажлууд маань бол багтахгүй, дуусах одоо цаг хугацаанд багтахгүй байх юм тохиолдол гардаг. Миний хувьд бол аливаа зүйлийг хийвэл тултал буюу одоо төгс хийхийг бол айгүй их эрмэлздэг. За тэр утгаараа бол өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хоёр төсөл болон хуульчдын холбооны газраас хуульчдын холбоонд ажиллаж байхдаа бас эхлүүлээд дуусгаагүй юм ажлууд бол байдаг. За энэ ажлуудыг бол би хэрвээ сонгогдвол үргэлжлүүлнэ гэж харж байгаа. Яагаад тэгэхээр эдгээр бүгдээрээ хүний эрхэт хамааралтай асуудлууд байгаа учраас би үр шимийг одоо харах юм одоо сонирхол хүсэл бол одоо маш их байдаг. За жишээ нь энэ хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр бол төсөл дуусаад тэгээд 2013 оноос бол үндсэндээ бол зогссон өхмөл байдалтай болсон. Энэ хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр бол маш сайн хөтөлбөр болсон гэж харж байгаа. За чимэд багшийн хөтөлбөрийг бол боловсруулсан, чимэд багшийн хөтөлбөрийг бол хийсэн байдаг. За тэр одоо ингээд харах юм бол энэ хөтөлбөрөөс зарим одоо зорилтууд нь бол бүрэн биелсэн, зарим нь биелээгүй бас ингээд дутуу ингээд орхигдсон юм асуудлууд бол байгаа. За энэ хууль зүйн тусалцаа үзүүлэх тогтолцоон дээр хүртэл бол одоо өн төлбөргүй хууль зүйн тусалцаа үзүүлэх тогтолцоог бол бас сайжруулах юм одоо боломж юм шаардлага бол бас байгаа. Яагаад тэгэхээр бидний байгуулсан хууль зүйн тусалцааны төвүүд маань бол зөвхөн гэмт хэргийн сэжигтэн ялагдагчид өн төлбөргүй хууль зүйн тусалцаа үзүүлж байгаа. Анхны одоо бидний хийжсэн концепцээр бол энэ өн төлбөргүй хууль зүйн тусалцаа бол төлбөрийн чадваргүй ялагдагч сэжигтэн хохирогч гэрч эдгээрт бүгдээрэнд нь одоо хууль зүйн тусалцаа үзүүлэх
За дээрэс нь иргэн болон захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй иргэнд энэ хууль зүйн туслалцаа үзүүлэх энэ одоо үйлчлэгийг эрхлэх ийм одоо концепц байсан. За тэгэхээр энийг бол бас сайжруулах шаардлагатай. Хэрвээ сонгогдох юм бол энэ хүний эрхийн хан үндэсний хөтөлбөр буюу энэ хүний эрхийн бодлогын баримтчгийг бол зайлшгүй одоо байлгана, урт хугацааныхыг дээрэс нь бид нар энэ цаашид энэ алсын харааг бид нар бий болгох хэрэгтэй. Энэ хүний эрхийн чиглэлээр бид нар ямар алсын зорилтууд тавьж байгаа, ямар дунд хугацааны зорилтууд тавьж байгаа, эдрийг тодорхой болгоод явах юм бол энэ хаана хэрэгтэй бол гэж харж байгаа. За дээрэс нь энэ гэмт хэргийн гэр чохирогчийг хамгаалах энэ хууль маань бас хэрэгжилт тал дээр бол бас жоохон доголдсон энэ давхрын албаг татан буулгасан ийм одоо зүйлүүд бол тохиолдсон болсон байгаа. Тэгэхээр энийг бол бид нар бас сэргээх, энийг одоо бид нар бас зөв голдролд нь оруулах юм шаардлага байгаа. Тийм учраас энийг бол бас үргэлжлүүлнэ гэж харж байгаа. За эрүүдэн шүүхтэй холбоотой мөн адилхан асуудлыг бол цааш нь бас ингэж үргэлжлүүлэх. Ягаад тэгэхээр энэ эрүүдэн шүүх За нэмээд 1 минуттай л дуусах. Эрүүдэн шүүхээс уртсан сэргийлэх одоо энэ ажлыг бол эрчимжүүлэх шаардлагатай. Энийг бол бид нар байнга тогтмол болвол энийг хууль сахиулагч нар хуульчдад иргэдэд бол хүргэж энэ бол эрүүдэн шүүлчүү, энийг бид нар хүлээмжшөөрч болохгүй шүү. Энэс ингэж уртсан сэргийлнэ шүү гэдэг энэ асуудлыг бол байнга хүндэж явах хэрэгтэй. За дээрэс нь хүний эрхийн боловсрал олгодог энэ тогтолцоо бол бас би зогссон гэж харж байгаа. Ягаад гэвэл хүний эрхийг ханх үндэсний хөтөлбөрийн хүрээнд бол яам тамгын газрын албан хаагчдад бид нэр хүний эрхийн талаар хүний эрхийн чиглэлээр сургалтуудыг бол оруулдаг байсан. Одоо бол оруулах одоо болцсон оруулдаггүй. Энээс үүдээд бол энэ иргэдтэй ажиллаж байгаа, иргэдэд үйлчлэгээ үзүүлж байгаа төрийн албан хаагчид, төрийн үйлчлэгээний албан хаагчдын одоо хүний эрхийн талаарх мэдлэг тутамгаас иргэдэд одоо үйлчлэгийг нь үзүүлэхгүй байх, альсгүй дутуу үзүүлэх ийм одоо бас дутагдууд анзаарэгдэж байгаа. Тийм учраас миний хувьд бол энэ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр сонгогдох юм бол энэ ажлуудыг бол үргэлжлүүлнэ. Ялангуяа энэ хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх энэ тогтолцоог шинчлэх, улам сайжруулах, энэ хүртээмжтэй болгох тал дээр бол одоо хүчин чармаалт гаргаж ажиллана гэж харж байгаа. За Алтан туяа яваад ирсэн шүү. Сонсогдож байна уу? За сонсогдож байна. Та асуулт асуух. За та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. За тэгээд би нэг асуулт асууя. Ер нь бол өөрөгч нь бол маш сайн мэднэ. Ялангуяа залуу хүнийхээ хувьд ч тэр энэ одоо технологид ээлтэй байх, технологиг хүний эрхийг түгээн дэлгэрүүлэхэд ашиглах, за мөн одоо технологитой холбоотойгоор учирж байгаа, хүний эрхэд учирж байгаа эрсдлүүдийн талаар бас их анзаарч мэддэг байх гэж бол бодож байна. Тэгээ энэ үднээсээ бол энэ үднээс нэг асуулт асуух гэдэг нь одоо Монгол улсад технологитой холбоотойгоор ялангуяа сүүлийн үед бол 20 мянган камерыг одоо авчирч Улаанбаатар хотыг одоо нөгөө гэмт хэрэгээс сэргийлсэн аюулгүй хот болгоно гэдэг чиглэлээр бол хотын одоо захиргаа бол нэлээд шуурхай ажиллаж ах шиг байна. Гэтэл энд бол эрхцэн орчин бүрдээгүй байгаад хүний ихэд ямар эрсдлүүд авчирна гэж харж ийн вэ? Тэгээ энэ чиглэлээр бас таныг манлайлж ямар ажил хийх хүний эрхийн үндэсний комисс бас энэ чиглэлээр ямар ажлуудыг төлхөө санаачилж хийн гэж харж ийн вэ гэж асуумаар байна. За баярлалаа. За тэгэхээр тантай санал нэг байна. Өнөөдөр ганц Монгол гэлтгүй дэлхийн нийтээр энэ технологийн энэ хурдыг гүйцэхэ байсан. Энэ технологийн хөгжил дэвшил бол бид бүгдийн амьдралыг энэ хүний эрхийг бол маш их одоо хэмжээнд бол нөлөөлөх үс одоо ийм одоо төвшөнд очсон. За технологигүй бол өнөөдөр хүн амьдрахгүй байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр бол онцгойлон анхаарах ёстой. Энэ онцгойлон бид нар ач холбогдол өгж судалж энэ зөв зохистой эрх зүйн орчныг бол бүрдүүлэх дээр бол анхаарч ажиллах ёстой гэж харж байгаа. За захим орчин. Үнэхээр одоо миний мөрөөдөж одоо харж цаашид одоо төлөвлөж байгаа ажил магадгүй хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд бол энэ зохим орчин дахь хүний эрхийг хамгаалах механизмыг зайлшгүй бүрдүүлэх
энэ бодлогыг бол барьж ажилланаа. Энийг хийн гэж харж байгаа. Захим орчин бол өнөөдөр асар их мэдээллийг агуулж байна. Ялангуяа хуу хөний нууцтай, хуу хөний одоо мэдээллийг агуулж байгаа. За энэний хамгаалтын асуудал хамгийн түрүүнд яригдана. Тэгэхээр энэ их мэдээллийг бид нар яаж хамгаалах? Өнөөдөр хүний эрхийн түгээмэл тунхал, хүний эрхийн гэрээ конвенцнууд хүний мэдээлэл бол хамгаалагдана, нууц байна. Хүний гэр бүлийн байдал, гэр бүлийн харилцаа нууц байна гэдэг ийм одоо заалтуудтай. Тэгэхээр энийг бид нэр яаж зохицуулах юм бэ? Одоо энэ замбраагүй, энэ зохицуултгүй орж ирж байгаа энэ технологийн энэ дэвшил, энэ технологийн урсгалыг бид нэр яаж зохицуулах юм? Энэ дээр бид нэр хүний эрхийг бид нэр яаж хамгаалах вэ? Ямар хэмжээнд хамгаалах вэ? Мэдээллийг ямар хэмжээнд гаргах вэ гэдгийг бол бид нэр маш сайн нарийн судалж энэ дээр бол хүний эрхийг зөрчихгүй байх ийм механизмыг бол энэ тогтолцоо эрх зүйн орчныг бол бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. За түрүүн тэр хүний нүүр царайг таньдаг технологийн талаар ярьлаа. Тэгэхээр энэ бас үнэхээр одоо айдас зарим талаараа дагуулж байгаа. За одоо бусад улсууд энийг бас нэвтрүүлсэн хүмүүс, нэвтрүүлсэн одоо улс орнууд бол бас энэ дээр бол онцгойлон анхаарч зохицуултыг бол хийхин төлөө бол явж байгаа. Гэхдээ төгс зохицуулт бол одоогоор бол бий болсон гэж би сонсоогүй юм байна. Энэний төлөө бол явах ёстой. Бид нар ч гэсэндээ энэс бол хоцрохгүй өөрсдийнхээ хэмжээнд, үндэснийхээ хэмжээнд энийг яаж зохицуулах вэ? Ямар байдлаар хүний эрхийг зөрчихгүйгээр бид нар зохицуулах вэ гэдэг энэ тал дээр нь бол одоо бас нарийн судалж олон талын хэлэлцүүлгүүдийг хийж тэгсний үндсэн дээр бол энийг нэвтрүүлж энийг ашиглах нь бас зүйтэй байх гэж харж байгаа. За нэмээд хэлчихье те. Энэ яг энэ цахим орчинд хүний эрхийг хамгаалдаг. Дээрэс нь энэ технологийн хөгжилтэй холбоотой бас нэг одоо дараагийн асуудлууд бол хүний эрхийн энэ асуудлууд үүсэж байгаа. Ялангуяа энэ хиймэл оюун ухаантай холбоотой, энэ ухаалаг төхөөрөмжүүдтэй холбоотой энэ асуудлууд бас үүсэж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө эргээд яах вэ гэвэл энэ хүний эрхийн бас агуулга, энэ хүний эрхийн цаашдын одоо ирээдүйн хөгжилд бас тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх гэж харж байгаа. Тэгэхээр энэний бүгдийг бид нэр урчилж бид нэр энэ зохицуултууд нь ямар байх ёстой гэдэг дээр бол маш одоо нарийн нухацтай судалгаа хийж тэгээд тэр одоо эрх зүйн орчныг нь бас бүрдүүлэх ийм одоо хэрэгцээ шаардлага байгаа. Тэгээд миний хувьд бол энэ чиглэлээр бол бас онцгойлон анхаарч ажиллана. За тунгалаг За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За надад нэг хоёр асуулт байна. Энэ улсын хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа улс төрийн намын хөтөлбөрийг харахад бараг бүх хөтөлбөр дээр Монгол үндэсний төв, хэл, соёл, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн ийм ёс зүй ёс суртахуунтай иргэн бэлднэ гэсэн ийм зорилтуудыг бол боловсролын салбарт тавьсан байна л та. Та сая хүний эрхийн одоо боловсролын хөтөлбөрийг өөрчлөн хүний эрхийн боловсролын одоо түвшин дарганы юм зэрэгэд ярьж байгаа шиг байна. Тэгэхээр одоо ялсан намын мөрийн хөтөлбөртэй өөрөөр хэлбэл энэ үндэс ёс уламжлал, зам заншил, төв, хэл дээдэлсэн иргэн бий болгох энэ зорилт нь таны хүний эрхийн боловсролын хөтөлбөртэй зөрчилдөх болов уу? Зөрчилдөн гэж бодож гэнэ үү гэж танаас асуумаар байна. Зөрчилдөн гэвэл яагаад, зөрчилдөхгүй гэвэл яагаад? Хоёрт нь төрийн та хуульчны холбооны төлөвлөгч байсан. Тэгэхээр тэндээс авсан сургамжууд юу вэ? Өөрөөр хэлбэл хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болоод анхаарч ажиллах авсан 3 сургамжаа бас болцсон. За баярлалаа. За энэ намуудын мөрийн хөтөлбөрөд тусгаж байгаа энэ соёл, ёс заншил
энэ хүний эрхийн боловсролын шинжилгээтэй холбоотой энэ одоо миний төлөвлөж байгаа зүйлтэй бол харьцахгүй гэж харж байгаа. За энэ түүх соёл бол өөрөө энэ альва улс үндэстний бол салшгүй хэсэг нь байдаг. Энийг бол хамгаалдаг. Мэдээж хэрэг зарим тохиолдолд бол хязгаарлалтуудыг бол хийх боломжтой байдаг. За жишээ нь энэ өвлийн хүүхдийн морин уралдааны асуудал байгаа. Энийг бол болиулсан байдаг. Энэ дээр бол маш одоо сонирхолтой одоо кейс тохиолдол гэсэн үг. Одоо үндэсний соёл тэгээд энэ хүний эрхийн нөгөө наад захын стандартад зөрчилдөх юм асуудлууд гарч ирж байгаа. Гарч ирдэг. Тэгэхээр энийг бол хамгийн одоо зохистой байж болох зохистой хэлбэрээр нь одоо бол зохицуулаад явах юм бол бүрэн боломжтой гэж харж байгаа. За тэгэхээр түрүүн хэлдэг энэ үндэсний өв соёл гэдэг бол тухайн үндэстний тухайн хүний өөрийнх нь бас эрх байдаг. Үндсэн эрх нь байдаг. Соёлын эрхт хамаардаг. Энийг бид нэр яаж ямар хэмжээнд хязгаарлаж зохицуулах уу гэдгийг бол бид нар хийж өгөх юм бол боломж бол байгаа. За энэ боловсролын механизм бод тогтолцоог шинжилнэ гэдэг энэ санааг бол би ямар учраас хэлсэн юм бэ гэхээр түрүүн хэлсэн нөгөө технологийн хөгжил бол гүйцэтгэх болсон. Энийг дагаад хүмүүсийн иргэдийн одоо энэ мэдлэг боловсрал олж авдаг энэ хэлбэр энэ арга нь бол ингээд бас өөрчлөгдөж байна. Өмнө бид нэр танхимд суугаад багшийн лекцийг нэг цаг сонсдог байсан бол одоо бол энэ үр дүнгөө өгөхгүй байна. Өхөө болцсон байна. Одоо иргэд ухаалаг төхөөрөмжийг эргүүлээд ерөөсөө маш богино хугацаанд 3-аас 5 минутын дотор бол өөрт хэрэгтэй мэдээллийг, өөрт хэрэгтэй мессежийг бол ингээ авдаг болсон байна. Тийм учраас бид нар энийг бол тэр одоо хэрэгцээ шаардлагад нь бол нийцүүлж энэ өөрчлөлт гэсэн ийм одоо санааг бол хэлж байгаа. За дээрэс нь иргэдийн хэрэгцээ шаардлага бол ямар болсон бэ гэхээр яг хэрэгцээтэй үед нь хэрэгцээтэй мэдээллийг бол бэлэн байлгаж ах ийм одоо хэрэгцээ шаардлага руу шилжчихсэн байна. Хэрвээ тухайн иргэнд яг тухайн үед нь одоо тэр мэдээлэл нь бол хэрэггүй байх юм бол тоохгүй ингээ хаяа явцдаг. Тэгэхээр бол бидний хуучин одоо өмнөх одоо энэ арга барил бол бас үр дүнгүй юм байна. Тэгэхээр бид нэр энийг шинжилээд тэр сонирхдаг, анхаарал нь төвлөрдөг тэр арга хэлбэрээр нь одоо энэ хүний эрхийн боловсролыг түгээдэг, олгодог болох ёстой юм байна. За саруул нөгөө хоёр дахь асуултанд нь хариулаагүй. За юу яачих одоо энэ хүний асуултад яагаад зарцуулаад хариулаад тэгэхгүй бол цаг нь жоохон яагаад таш. За хонон нэр дэвшигчд амжилт хүсье. Тэгээд та бол олон улсын хөтөлбөрт нэг хүний эрхийн асуудлаар ажиллаж байсан туршлагатай. Дээр нь Монголын хуульчдын холбоог дотоод болон гадаадад төлөөлж байсан хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр томилогдсны дараа комиссийн үйл ажиллагааны олон улсын харилцаачийг хандлах ямар төвшөнд харж байна вэ? Одоо бүс нутагтай болон олон улсад ажиллах комиссийн үйл ажиллагааг эхлүүлээ гэвэл та юунаас эхлэх вэ? За баярлалаа. За тэгэхээр хүний эрхийн үндэсний байгууллага бол энэ хүний эрхийг хамгаалах, хангах, өхөөлн дэмжих тал дээр бол манлайлагч байх ёстой гэж би боддог, хардаг. Тийм учраас энэ манлайлагч байх тэр нөхцөлийг бүрдүүлнэ. Үндэсний хэмжээнд бол чадварыг нэмэгдүүлэх ажил дээр бол онцгойлон анхаарна. Мөн олон улсын төвшөнд, бүс нутгийн төвшөнд бол энэ хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагааг бол өргөтгөж, тэнд бол бэхжүүлж, олон улсын төвшөнд бас тодорхой хэмжээнд одоо байр суурийг бол сайжруулна. Одоо илүү одоо сайн болгоно гэсэн одоо бэхжүүлнэ гэсэн ийм одоо бодолтой байгаа. За хүний эрхийн үндэсний комиссийн чиг үүргүүдийг бол хэрэгжүүлэхийн зэрэгцээ бол би хэд хэдэн тодорхой
чиглэлээр бол бас онцгойлон анхаарч бодлого хэрэгжүүлнэ, бодлого боловсруулна гэж харж байгаа. За энэ хүний эрхэд суурилсан хандлагыг бол би энэ бүх шатанд нэвтрүүлэх энэ ажлыг бол эхлүүлнэ гэж харж байгаа. За хүний эрхийн хаан үндэсний хөтөлбөрийн хүрээнд бол энэ бол эхэлсэн уг нь бол ажил байгаа. За энийг бид яагаад ингэж хэлж байна вэ гэхээр дөрөв хэлсэнчлэн яам тамгын газрын албан хаагчдад бол бид нэр хүний эрхийн сургалтыг оруулдаг байсан. За дээрэс нь хууль зүйн дотоод иргэн яамн дээр бол бид нэр ямар журам руу шилжижсэн бэ гэхээр яамны боловсруулж байгаа шийдвэр төсөл бодлогын баримт бичиг дээр бол хүний эрхийн өнцгөөс бол анализ хийж эхэлж ирсэн. Тэгэхээр бол альва захиргааны байгууллагын шийдвэр альва үйлдэл эсвэл бол өөрөө хүний эрхэд суурилсан байх хэвээр, хүний эрхийг хангаж чиглэсэн байх хэвээр, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн байх хэвээр. Энэ утгаараа бол тэнд мэрэгжлийн байгууллагын мэрэгжлийн нэгжийн дүн шинжилгээ санал зайлшгүй шаардлагатай. Ялангуяа тэрхүү шийдвэр маань үйлдэл маань Монгол улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээ конвенцийн үзэл санаа зүйл заалтуудтай нийцж гэнэ үү? Монгол улсын үндсэн хуулийн зүйл заалтуудтай нийцж гэнэ үү гэдэг дээр нь бол бас дүгнэлт хийдэг. Хүний эрхийн зарчмууд тэнд тусгагдсан байна уу, тусгадаагүй байна уу гэдэг дээр бас санал хэлдэг. Буруу тусгадаагүй байх юм бол тэрийг залруулдаг, санал оруулдаг ийм механизм руу бол шилжих ёстой гэж харж байгаа. Тэгэхээр энийг бол би нэвтрүүлнэ гэж харж байгаа. Тэгэхээр энэ бол нэг ажил нь байна. За дараагийн нэг ажил бол энэ одоо гарцсан байгаа, өмнө гарсан эрх зүйн баримт бичгүүд дээр бол бүгдэн дээр нь хүний эрхийн гүнзгий дүн шинжилгээ хийх ажлыг бас эхлүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Тэгэхээр маш олон хууль тогтоомж эрх зүйн баримт бичиг бол 92 оноос хойш бол бас батлагдсан байдаг. За эдгээр нь бас учир дутагдaltaй байдаг. За хууль хэрэгжихгүй байгаагийн бас нэг магадгүй үндэс шалтгаан нь тэр байж магадгүй. Тийм учраас энэ хүний эрхэд энэ суурилсан энэ хүний эрхийн өнцгөөс анализ хийсэн хүний эрхийн зарчмуудыг тусгасан ийм хууль тогтоомжууд байх. Энэ нөхцөлийг бүрдүүлэх. Мөнх сайхан ажлын хэсэг шүү. За баярлалаа. Хоёр асуулт байна. Нэг нэгээр нь асууад хариултаа аваад явъя гэж бодож байна. За эхний асуулт бол юу гэхээр таны амьдралд арай түргэн аашилчтэй хурц ааш гаргачихжээ гэж бодож исэн. Дараа нь тэгж бодож исэн тийм тодорхой тохиолдол жишээ байна уу? Тэрнийхээ талаар хуваалцаач. Магадгүй тэр ааш нь таны хувь хүний эсвэл албаны үүрэг үнэт зүйлтэй чинь зөрчилдсөн гэж дараа нь бодогдсон. Тийм туршлага жишээ тодорхой жишээ байна уу? За тэгэхээр амьдрал баялагын болохоор хувийн амьдралч дээр өсгөлийн ажил дээр бас хаяа түргэн ааш гарах тохиолдлууд гардаг. Энийг бол үгүйсэхгүй. Гэхдээ эргээд бол энийг залруулж чаддаг байх. Магадгүй нөгөө хүнээс уучлалгүйдэг байх. Ийм чадвартай байх ёстой гэж хардаг. За тэгэхээр өнөөдрийн энэ бухимдалтай нийгэм бид тэр гэрээсээ гараад зөвхөн замын хөдөлгөөнд оролцоход л бид нэр үнэхээр бухимддаг. Машины түгжрэл байдаг. За энэ замын хөдөлгөөний дөрмөө сахитгүй хүмүүсээс болоод ууралдаг, түргэн ааш гаргаж бухимддаг ийм тохиолдлууд бол гардаг. Тэгэхээр бол энэ тохиолдолд бол сүүлд нь дээжрийг тайвшраад юм хийцэн байна гэдэг дээр бол бас гэмшдэг. Тэгээ боломж гарвал бол дээжрийг цаа түнээсээ уучлахгүй эсвэл буцаагаад инээгээд гар барих ийм боломж явуул тэгдэг. За баярлалаа. За хоёр дахь асуулт маань ийм жишээ ба тэгэхээр 2020 оны
2 сарын 26-ны өдөр Улсын онцгой комиссоос тогтоолоор ийм одоо шийдвэр гаргасан байна. За эндээ юу гэж заасан бэ гэхээр коронавируст халдварын талаар худал ташаа мэдээллийг цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай болон санамсруугаар түгээсэн өвчтний голомт бүтгэгдсэн улсаас ирсэн бөгөөд аяллаа түүх болон биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн мэдээлэл өгөхөөс татгалзсан төрийн болон мэргэжлийн байгууллагын шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэн албан тушаалтан хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож буруутай этгээдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах арга хэмжээ авч ажиллахыг даалгасан байна. За эндээс миний асуулт юу вэ гэхээр энэ худал мэдээлэл тараасан за одоо голомт бүртгэгдсэн улсаас ирсэн иргэд те эсвэл одоо хууль ёсны шийдвэрийг биелүүлээгүй энэ хүмүүс дээр хариуцлага тооцоо зогсохгүй энэ шийдвэрээр яасан бэхээр буруутай этгээдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах арга хэмжээ авахыг даалгаж байгаа. За тэгэхээр энэ яг шийдвэр даалгасан энэ арга хэмжээ нь Монгол улсын үндсэн хууль болон иргэний болон улс төрийн тухай олон улсын пактын эсвэл бусад одоо их сурвалжид заасан ямар эрхийг хөндөж байгаа вэ нэгдүгээрт хоёрдугаарт энэ арга хэмжээнд тэр эрхийг одоо зөрчсөн үү үгүй юу зөрчсөн бол яагаад зөрчөөг бол яагаад гэдэг энэ одоо байр суурьаар хэлнэ үү. За юуны өмнө энэ асуудал дээр бол үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрхийн асуудал яригдж байна. За дээрэс нь энэ хувийн нууц энэ нэр төрийн энэ хэрэг бол нэр төрийн асуудал бол яригдж байна. Өөрөөр нэр төртэй байх ийм асуудууд бол өндөгдөж байна. За дээрэс нь энэ худал мэдээлэл тараасны үндсэн дээр бол энэ олон нийтийн аюулгүй байдал энэ аюулт бас өртөж гэнэ гэж харж байгаа. Яг тэгэхээр худал мэдээлэл тарааж ялангуяа энэ коронавирус буюу энэ маш хурдан тархдаг үхлийн ийм аюултай ийм вирусыг бол ийм мэдээллийг тараана гэдэг бол энэ олон нийтийн хүн амын эрүүл мэнд аюулгүй байдал тэгээд энэний одоо бас ард нь өмнө самуу гарах энэ нөхцөл бий болгож байгаагаар бол ийм одоо асуудлуудыг бол хүний эрхийн асуудлуудыг бол зөв харж хөндөж гэнэ гэж харж байна. За иргэн болон захиргааны хариуцлага тооцох асуудал бол зөвхөн хуулиар зохицуулагдана. Энэ бол хууль заасан журмынхаа дагуу бол шалгагдаад явах ёстой. Тэр нь тогтоогдоод хэрвээ тогтоогдох юм бол тэр зохиох хэмжээний хариуцлага хүлээнэ гэж харж байгаа. Хүлээх ёстой. Ял шийдэл одоо шийдэгчээ дээрэс нь энэ хүнийг одоо олон нийтэд ингээд зарлагдж байна. Ийм одоо хүн ингээд нэр устаан тавина гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ нь бол харин миний хувьд бол одоо олон нийтэд одоо санаатаагаар нүүр царийг нь харуулад тавьж байгаа бол би бол буруу гэж харж байгаа. Хүний нэр төрийн алдар хүндийн асуудал одоо нөгөө human dignity гэж ярьдаг. Эрхэмсэг орших уу гэдэг энэ асуудал. Тэгээд тэр хүн бол өөрөө хариуцлага хүлээсэн тохиолдолд бол давхар ингэж одоо бас шийтгэж энэ олон нийтийн дунд жигшүүлэхтэй энэ бол бас буруу юм гэдэг ийм байр суурьтай. За баярлалаа. Одоо энэ дээр нэмээд таны хариулт дээр үнэхээр сүүлийн ганцхан асуултаа хэрвээ та хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр томилогдсон байсан бол яг саяын тохиолдолд гишүүний бүрийн эрхийнхээ хүрээнд ямар тодорхой арга хэмжээ байгаа. Та бол сая тэр зарлах нь бол dignity зөрчнө гэдэг хариултаа хэллээ те. Тэгэхээр яг ийм шийдвэр ингээд онцгой комиссоос гарцсан. Ийм тохиолдолд комиссийн гишүүний хувьд юу хийх вэ? Комиссийн гишүүний хувьд тэр зарыг устгах гэж хэлнэ. Устгах шаардлагыг өргүүлнэ.
За. Ганбаатар. За нэр дэвшээс ганц асуулт асууч. За Монгол улсад энэ эрүү шүүлт байна уу? Байна гэж үзэж байгаа бол энийг яаж таслан зогсоох вэ? Нөгөө талаар энэ орчин цагийн эрүү шүүлтийн одоо хүрээ ямар хэлбэрээр тэлэгдэх боломжтой вэ? Энэ талаар өөрийнхөө бодлыг. За эрүү шүүлтийн асуудал ер нь бол альч нийгэмд альч эрх зүйн тогтолцоонд бол мэрсэр байдаг учраас энэ чиглэлээр бол тодорхой механизмыг ажиллуулахыг шаарддаг. Энэ чиглэлээр урьдчилан сэргийлэхийг бол одоо зорддог ингэж ойлгож байгаа. За тэгэхээр Монгол улсын хувьд бол эрүү шүүлт байгаа эсхийг бол одоо миний бие одоо шууд одоо ингээд хараагүй. Тэгтээ одоо боддоор гэсэн үг шүү дээ. Тэгтээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан тэр бичлэгийг үзээд бол эрүү шүүлт бол яхаарахгүй мөн байсан. Тэрийг бол эрүү шүүлт гэж үзэхээс өөр бол ийм гарц бол байхгүй. Тэгэхээр эрүү шүүлт байгаа бол энийг тасан зогсоох ёстой. Энийг гаргахгүй байх төр бол бид нэр тодорхой хэмжээнд ажил хийх ёстой. Энэ дээр л урьдчилан сэргийлэх механизмыг ажиллуулах ёстой. За одоо хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль батлагдаад эрүүдэн шүүхийн гишүүнтэй болж байгаа. Тэгэхээр энэ гишүүн маань бол одоо маш сайн ажиллах байх гэж харж байгаа. Тэгэхээр энэ гишүүнийг ажиллаа хийх эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэхдээ тал дээр нь магадгүй холбогдох энэ эрх зүйн зохицуултуудыг одоо өөрчлөх, шинжлэх, сайжруулах тал дээр нь бол одоо хамтарч ажиллана. Тэн дээр нь бол одоо өөрийн мэдж чадах одоо бүхнээ зориулж одоо ингэж ажиллана гэж бол харж байгаа. За энэ захимаар нэг асуултаа бичээд явуулсан байна. Энийг би уншаад танд сонсгоо та хариулна. Сайн зол зоёа гэж оролцогчоос асуусан байна. Сайн байна уу? Хүний эрх баригчдын зүгээс хүний эрхийн үндэсний комиссийн төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж татан буулгах талаар хүчтэй санаачлага өрнүүлж эхэлбэл комиссийн гишүүний хувьд та хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуулт. За мэдээж хэрэг холбогдох байгууллагууд нь өөрөөр л хууль санаачлах эрх бүхий субъектүүдэд бол шаардлага өргүүлнэ. За дотооддоо асуудлыг шийдэхийг бол ирмэлцэн хууль тогтоогч нарт мэдээллийг хөргүүлнэ, шаардлагыг хөргүүлнэ. За тэгээд олон улсын түвшинд олон улсын одоо түвшинд бол бас холбогдох мэдээллийг хөргүүлж шаардлагыг хөргүүлнэ бол гэж харж байгаа. За ялангуяа нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөл энэ зэрэг байгууллагуудад бол мэдээллийг хүргэж энэ дээр ийм нөхцөл байдал үүслээ. Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, хамтын нийгэмлэгийн байгууллагуудын дэмжлэг тусалцааг бол авна. За олон улсад бол бас энэ тогтсон ийм жишг практик өөрөлдвөл аль нэг гишүүн байгууллага нь одоо аюулт өртөх эсвэл аль нэг гишүүн байгууллагын одоо эрх зүйн байдал дордуулах эсвэл одоо бүр үгүй их устгах ийм асуудал яригдж байгаа тохиолдолд бол нийтээр бөөнөрөө одоо дуу хоолойгоо хөргөдөг, шаардлага хөргүүлдэг, мэдэгдэл гаргадаг ийм одоо арга хэрэгслүүд байдаг. Тэгэхээр энэ арга хэрэгслүүдийг бол бас ашиглана гэж харж байна. За болор сайхан тодруулъя гэдэг шиг байна. Одоо бидний цаг бол нэг 2 минут дутуу байна. Тэгэхээр маш товчхон асуугаад хариулчих болцоо гарах болов гэж. Болор сайхны их. Нэр дэвшигчээс нэг нь тодруулж асуух гэсэн үнэт зүйлтэй холбоотойгоор яг хуульчдын дунд юу яригддаг вэ гэхээр хэдийгээр би цаазаар хайлыг эсэргүүцдэг ч гэсэн миний ойр дотныхонтой холбоотой асуудал дээр бол би хоолойг нь боомдод ч юм уу дүрээнийхэн судсыг ханаад чамаагүй учрыг нь олно. Эсвэл цаазаар хайлыг халах нөхцөл байдал бүрдээг байсан, цаг нь болоог байсан гэдэг ийм байр суурь илэрхийлдэг. Яг аль талд нь байдаг хөөч. Цаазаар авах ял 21-р зуунд байж болохгүй. Миний байр суурь бол энэ бол бат бэх. Энийг би өмнө ч хэлдэг байсан, одоо ч хэлж байгаа.
цаазаар авах ял бол энэ ерөөсөө байж болохгүй, энэ хүний эрхийн маш ноцтой зөрчил гэж би бол үздэг. За магадгүй зарим хуульчид бол цаг нь болоогүй гэж ярьдаг. Тэгэхээр цаг нь болсон болоогүй гэж ярих бол энэ дутхгүй. Өнөөдөр иргэний хүний эрхийг дээдэлдэг арчилсан нийгмийг бид нэр зохицлон хөгжүүлж байгаа. Ийм тохиолдол, ийм үед бол бид нэр энэ цаазаар авах ялыг бол мартах ёстой. За баярлалаа. Ингээд хунаа оролцогчийн бид 10 цагт сонсголоо дуусгаад дараагийн нэр дэвшиж оруулах хэрэгтэй байгаа. Тэгээд танд амжилт хүсье.